Нийтээрээ, нийгмээрээ улс орнороо өөрчлөгдөх үндэс хөрсөн үнэн зөв мэдлэг мэдээлэл авч бодит дүгнэлт хийж бодлого боловсруулагч шийдвэр гаргагчдад оюун санааны шахалт нөлөөлөл үзүүлэх явдал юм аа. Моблогийнхаа 15 дахь дугаарын мэндийг та бүхэндээ хүргье. За өнөөдөр моблогийнхаа дугаараар Улсын их хурлын 2025 оны хаврын чуулганаар хэлэлцэх хэлэлцэж байгаа асуудлын тухай товчхон мэдээлэл өгье гэж бодож байна. За их хурлын чуулганаар хэлэлцэж байгаа асуудлууд нь гашуун сухад ганц мод бомтын хил дамнсан төмөр зам, нүүрсний худалдаа, 5 толгой нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын засгийн газар болон бүгд найрамдах Хятад ард улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг сойрхон батлах тухай хуулийн төслийг бол хэлэлцсэн. За хоёрдугаар тал нь 2021-с 25 оны Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл 24-с 28 оны засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 24 оны гүйцэтгэл Монгол Улсын хөгжлийн 24 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан зэрэг асуудлуудыг хэлэлцэн. За мөн Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 1, 2, 3 дугаар дүгнэлтүүдийг хэлэлцэн. Эцэст нь хэд хэдэн хуулиудыг хэлэлцэх хэсэг тухайн асуудлыг хэлэлцэн батлах юм аа. За Монгол Хятад улсын гашуун сухад ганц момтын хил дамнсан төмөр замын бүтээн байгуулалтын асуудлын энэ хэлэлцээр нь өөрөө дотроо 3 хэсгээс бүрдэж байгаа. Ялангуяа энэ хэлэлцээрийг батлахын тулд 3-ыг цогцоор гэсэн зарчимдэр тулгуурлаж байгаа юм байна. За 3-ыг цогцоор гэсэн зарчим нь 1-р гашуун сухад ганц мод бомтын хил дамнсан төмөр замын бүтээн байгуулалтын асуудал, 2-р нүүрсний худалдаа, 3-р 5 толгой нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн ийм 3 асуудлыг цогцоор нь хэлэлцээ гэсэн. За энэ яагаад 3 асуудлыг цогцоор хэлэлцэх тухай чуулган дээр тодруулж асуусан байгаамаа. За нэгдүгээр энэ 3-ыг цогцоор гэдэг ийм зарчим орж ирж байгаа. За хүмүүс бол ихэвчлэн төмөр замын хоёр талаасаа уул зургийг байгуулах тухай төмөр замын бүтээн байгуулалтын тухай ойлгож байгаа. Тэгэхээр энэ нүүрсний худалдааны асуудал, 5 толгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал яагаад заавал ингэж 3-ыг цогцоор буюу энэ хамт орж ирж байгаа юм бэ? Нэгдүгээр асуулт. За хоёрдугаар асуудалд нүүрсний худалдаа нь дэлхийн зах зээлийн үнээр цаашдаа тогтоод явах Монгол Улсын эрх ашиг хамгаалагдаж чадах уу гэдэг хоёрдугаар асуулт. За гуравдугаарх нь 5 толгой нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэдэг байгаа. За мэдээж яг төмөр замын бүтээн байгуулалтын явахлаар нүүрсний экспорт нэмэгдэнэ. Гэхдээ энэ нь өөрөө яг энэ хэлэлцээр дээр дагаж орж ирж байгаа нь ямар учиртай юм бэ? Энэ манай талын санаачлага мөн үү? Манай улсын үндэсний эрх ашиг энэ дээр баттай хамгаалагдаж чадах уу? За төвшин гишүүний асуултанд товч тодорхой хариулъя. 2014 онд 5 толгой компани 51%-ийг Монголын тал. За гэхдээ 5 толгой компани тэг хувь, 49%-ийг Хятадын тал. Тэр нь тухайн үеийн Шинхуатай хийхээр нэг өөрөөр лиценз шилжүүлэх юм хэлцэж байсан. Өнөөдрийн энэ гэрээвэл ямар нэгэн лиценз шилжихгүйгээр зүгээр нүүрсний тогтвортой худалдах энэ асуудлыг эрх зүйн хувьд баталгаажуулаач гэдэг л юм хүсэлт. Тийм учраас энэ бол улсын эрх ашигт илүү нийцнэ гэж үзэж байна. За Цэвэр доржийн 5 сайд хариулт өгье. За 3-ыг цогцоор гэдэг энэ зарчим бол энэ засгийн газар хоорондын хэлэлцээрийн 2-дугаар зүйл залтан дээр орсон. Тэгэхээр энэ 3-ыг цогцоор гэдэг энэ зарчим бол 2014 оны хоёр улсын ерөнхийлөгчдийн зурсан бичиг баримтын үеэс бас яригдж эхэлсэн олон улсын практикт байдаг асуудлуудыг энэ цогцоор авч үздэг ийм асуудал. За өмнө нь энэ асуудлууд ингээд тусдаа явхаар манай улсын байр суурь яг ингээд нэг нэгээр нь явхаар хоорондоо уялдаж өгөхгүй нэгнийх нь асуудлыг үе тухайлах юм бол төмөр замын асуудлаа хийгээд бариад ирэнгүүт бусад асуудалд гацаад зогсчдаг ийм нөхцөл шалтгаанаас болоод өөрөөр хэлбэл хэлсэн үгэндээ хүрэхгүй буцдаг иймэрхүү шалтгаануудаас болж энэ асуудлуудыг багцалж цогцоор гэдэг ийм байдлаар шийдсэн гэдгийг хэлээд Сая энэ цогцоор дотор нүүрсний худалдааны ялангуяа тэр үнийн хэсэг бол олон улсын хоёр улсын худалдааны шударга зарчмаар дэлхийн зах зээлийн зарчмаар явж чадах уу? За үнийн зарчим бол бид нар өнөөдөр 5 Эрдэнэс 5 толгой компани олборлож байгаа нүүрснийхээ ойролцоогоор 50 орчим хувийг өмнөх 4 гэрээний урт хугацаатай байгуулсан гэрээнийхээ зарчмаар нийлүүлж байгаа. Тэгэхээр энэ урт хугацаанд
эцсийн хэрэглэгч нь авч хэрэгэлдэг энэ одоо тогтолцоо бол энэ ялангуяа энэ нүүрсний одоо зах зээл дээр нүүрс гангийн коксчих нүүрс гангийн энэ одоо холбоосон дээр баримтлаад явдаг ийм зарчим байлээ. Тэгээд үнийн хувьд бол одоо тэр тээвэртэй тээвэргүйгээс болж онц ялгаатай харагддагаас биш одоо урт хугацаанд нэлээд одоо тогтвортой байх ийм үн байдаг. Хэрвээ бид нар нүүрсний үн өндөр байхад ч гэсэн энэ асуудлаа шийдсэн бол бас нэлээд хожоотой байхаар байгаа. За ингээд Монгол улсад 16-7 жил гацсан одоо төмөр замын одоо хэлэлцээр бүтээн байгуулалтын хэлэлцээр их хурлаар ингэж батлагдсанаар Монгол улсад одоо бомбын хөгжлүүд цаашаа явах одоо гарц үд нэгдсэн гэж ингэж үзэж болно. Ялангуяа шивээ өрн сэхэгийн төмөр замын холболт хийгдснээр баруун бүсийн босоо тангилгийн төмөр зам буюу ард суур шивээ хөрөн гэсэн чиглэлийн төмөр замын ажил эхлэх үндэс суурь нь одоо ингэж тавигдж байгаамаа. Дараагийн ажилд бичигт зүүн хатаг чиглэлийн төмөр замын одоо ажлууд хийгдснээр зүүн чиглэлийн босоо төмөр замын тэнхлэгүүд холбогдох ийм одоо үндэс суурьуд тавигдсан гэж үзэж байна. Төмөр замын бомбын олон жил гацсан энэ ажлууд яваад эхэлсэн нь энэ шинэ их хурлын болон хамтарсан засгийн газрын хамгийн одоо ихний том ажил байлаа. Өнөөдрийн чуулганаар амьтны тухай хуулийг хэлэлцэх асуудлыг баталлаа. Яг одоогоор Монгол улсыг 2021-с 25 төгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл 24 оны гүйцэтгэлийн тайлан 24 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан зэрэг асуудлуудыг яг одоо улсын хурлын чуулганаар хэлэлцэж байна. За ингээд өнөөдрийн моблогоор өгөх мэдээлэл өндөрлөө. Та бүхэн өдрийг сайхан өнгөрүүлээрэй.